Энэ сарын 15-наас эхлэн 1 сарын хугацаанд орон даяар аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг эхлүүлнэ. 8 дахь удаагийн аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг төр хувийн хөвшлийн захирал нэгтлэн бодогч менежерүүдийг хамруулсан зөвлөгөөнийг аймгийн статистикийн хэлцээс зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 5479 аж ахуйн нэгж байгууллага энэхүү тооллогод хамрагдаж үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу 4 өөр маягтыг бөглөнө. Аж ахуйн нэгж байгууллага төсөвт байгууллагуудын маягт, төрийн бас байгууллагуудын маягт, хуваарай хөдөлмөр эрхлэгчдийн маягтын зааврын дагуу бөглөнө. Аймгийн хувьд хуваарай хөдөлмөр эрхлэгчдийг энэ удаад тоолохгүй. Учир нь өнгөрсөн жил хүн ам орон сууцны завсрын тооллогод хамрагджээ. Тооллогыг биеэр очиж удирдах ажилтны гар утас, байгууллагын утас болон захим хэлбэрээр зохион байгуулна. www.2026.cgmn гэсэн сайтаар компани эрхлэгч захирал нягтлан бодогч нар маань орж маягтаа бөглөж тооллогодоо идэвхтэй хамрагдана. Энэ 2026 онд явагдаж байгаа энэ тооллого маань аж ахуйн нэгжийн тооллогын 8 дахь удаагийн тооллого болж байгаа. Энэ тооллого маань бол өмнөх тооллогоос бол асуулгын хувьд бол цөөн тоотой болсон хэлбэр болсон байгаа. 5 жилд нэг удаа зохион байгуулдаг тооллогоор байгууллагын үйл ажиллагааны чиглэл доктортой байдал зэрэг мэдээллийг наривчлан бүртгэхээр төлөвлөжээ. Тооллого тоолбогдуулан байгууллагуудыг бэлтгэлээ хангаж, мэдээллийн үнэн зөв бүрэн байдлыг сайжруулахад онцгой анхаарч, шинжилэн баталгаажуулахыг уриаллаа. Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагууд www.2026.cgmn захин хуудасаар мэдээлэлээ шалгаж тооллогод хамрагдана.